LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Mongolian Queer podcast-ийн 6 дугаар улирлын шинэ дугаар маань эхэлж байна. За тэгээд манай сонсогчдын бас уншигчдын айгуу дуртай сэдвээр өнөөдөр та бүхэндээ дугаар бэлтгээд 2 зочноо урьсан байгаа. За тэгээд ямар сэдв вэ гэхээр одоо хайрын түүх, хосууд ирээд өөрсдийн түүхээ яг боддоор нь ярихаар ирсэн байгаа. За 2 зочдтойгоо танилцъя. Манай сонсогчдод өөрсдийгөө танилцуулна уу? Сайн байцгаана уу? Намайг Арико гэдэг 26 настай транс эрэгтэй. Намайг Ано гэдэг 23 настай. За тэгээд өнөөдрийг бас өнөөдөр ингээд манайхыг зорж ирээд подкастэнд орох жагаад маш их баярлалаа. Тэгээд айгүй олон хүмүүст бас ихтгэл найдвар ч юм уу урам зориг өгөх байх гэж найдаж байна. За өгөөгүй ч яах вэ? За тэгээд та хоёр маань яг анх хизээ танилцсан бэ? Ер нь бол одоо яаж яваад үерхэж вэ? За анх годоо баг 3 жил болох ч юм дөө. Анх бол ер нь бол найз ярилцаатай байсан. Тэгээд сүүлдээ чатлсаар гад одоо тий. Илүү дотн болсон. Тий. Тэр нь баг чатлаад нэг танилцаад 14 хоног чатлаад нэг баг 7 хоног л үргэлжсэн тий. За тэгээ нөгөө нэг фрэнд зонд болно гэд байдэн штэ. Одоо ингээл найзууд байжгаад одоо дараагийн шатанд ч юм уу үерх гэхээр айгүй хэцүү байдалд ордон штэ их хүмүүс. Тэг яаж тихгүйгээр одоо яг үерхэж эхэлсэн бэ? Эсвэл тэгсэн ч гэсэн явж чагаад үерхсэн юм уу? Тийм байгаагүй. Ер нь бол анх эрэгтэй хүн санаачлаг гарах ёстой биш. Эмэгтэй хүн санаачлаад өөртөө ингээд зориг оруулаад тийм зоригтой алхам хийвэл илүү үр дүнд хүрдэг гэж би бодоод тэгээ хамгийн анх энэ хүн өөрийнхөө сэтгэлийг илчилчихсэн. Тэгээд яг энэ хүн хүлээж аваад эхлээд ингээд тоглоомоор хүлээж авсныхаа дараа нь ингээд өөрөө буцаад намайг гойсон байдیں۔ Тэгээд ер нь бол хамгийн чухал нь бол өөртөө итгэлтэй зоригтой байх хэрэгтэй. За тэгээд одоо яг бас нэг тийм яг очсон мөч гэж байдаг шүү дээ. За яг энэ хүнтэй л ер нь одоо үерх ёстой байна ч юм уу эсвэл нэг энэ хүн юм байна гэсэн мэдрэмж төрөх ч юм уу байдаг шүү дээ. Яг тэр нь яг юу исэн бэ? Яг ямар үед тийм төрсөн бэ? Тэгээ яг нэг чатлаад тэр чинь нэг удааг байсан. Тэгээ яг байжгаад нэг шүн 3 цаг болж байсан байхгүй. Гэхдээ тэр үед юусоо яагаад тэгэж өөрөө гэрээсээ гарч яг гэрийнхэн цонхны дор очсноо бол сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чил цонхныхын доо чатлж байгааг унтах гээд байгаа байхгүй манай. Тэгээ чатлж байгаад яг машин бариад би ингэж яг тэр чатлаастаа л яваад байхгүй очиж байгааг хэлэхгүй. Яг яагаад тийшээ би гинт босоод уцаа өмсөөд явсан мосноо л сайн мэдэхгүй. Яг цонхныхын доор очиод тэгээд ингээд 6 давхраас хараад ингээд яг тэр доор нь ингээд хоорондоо чатлаад ингээд яг тэр үед бол яг ингээд сэтгэлээ нэг дэлчихсэн. Тийм тэр л доо дуудсан л юм билгүй те. Зүрх сэтгэлийнхаа дуудлагаар тийш бодсон баг л гэж боддог шүү дээ. Миний хувьд болохоор анх энэ хүнийг харсан цагаас хойш нүднийх нь харцнаас нь хараад за би энэ хүнд л надад хэрэгтэй юм байна. Тэ энэ хүн ирээдүйд миний хань болох хүн байна гэж бодсон. Вау, ямар романтик. Би нөгөө машиныхаа толон тарсан байдаг байхгүй юу? Яг тэр найзууд байх үед нэг тийм тэр уулзч ийсэн анх уулзчих таах юм уу? Тэгшин ч яасан. Тэгэл харсан чил нам крашлсан гэсэн чинь. Гэхдээ яг машины тэр нэг тол жоохон ноото юугүй юу? Мэдгүй би өөрөө зүгээр л харсан. Мэдгүй яг ингээд нэг ноото хараад байгаа нь амар мэдгэдэг билээ шүү дээ. Би бас мэдрээд итгэв шүү дээ. Хүмүүсийг. За тэгээд нөгөө нэг анх яг ингээд үерхэж эхлээд
яг ямар байсан бэ? Мэдээж анх яг үерхэж байхад бол дөнгөж эхэлж байхад бол гоё л эдэн штэ. Тэгээд тэр нэг содон зөвлөөд юу байсан бэ? Бас онцгой гэмээр зүйлүүд нь яг юу байсан бэ? Тийм анх үргэж яхад бол яг л нөгөө эхэлж байгаа осууд гоё. Ингээ бүхэл юм дээр догдолдог, очихдоо сандардаг, уулзахаараа сандарна. Тэгэл яах их юм. Ер нь л бүх авч байгаа мэдрэмжүүд нь аягүй гоё байсан. Тэгээ одоо энэ нөгөө нэг миний хүсдэг мэдрэмжийг яг надад өгдөг гэх юм уу те. Харцнаас нь хийж байгаа үйлдэлээс нь. Тэгээ нөгөө нэг одоо битүүрийн хамгийн анхны болцоо гэх юм уу да. Одоо миний хувьд бол анхных л байгаа тийм нэг надтай уулзгаж гарч ирээ битүүр нэг савлуур дээр улсуур дээр тоглоод. Тэгээ би нэг угаасаа нэг тийм хүмүүс дуртахгүй ингээд нэг тэгээ тэр мэрэнд нь бол бас айгүй. Тэгээ ер нь л одоо миний хүсдэг хүн л яг миний хажууд байгааг бол ер нь яг тэр өдрөөс ч яг одоо мэдэрсэн. Яг ингээд хажууд нь байхаараа ингээ өөрөө байх боломжийг олгодог, илүү сайн ойлгодог. Тийм болохоор л энэ үнтэй хамт байдаг. Тийм мэдрэмжийг авдаг болохоор одоо хүртэл ингээд эхлэл шиг ингээд аз жаргалтай ингээд байдаг. За тэгээ нөгөө яг подкастын эхлэлд хэлсэн шүү дээ транс эрэгтэй гэж өөрийгөө тодорхойлдог гэдэг. За яг ингээд транс эрэгтэй хүний хувьд хүнтэй үерхэхэд бас яг ямар бэрхшээлтэй байдаг вэ? Тэгээ бас яг одоо хайр гэж дууддаг тийм. Хайр та анх хизээ илэрхийлсэн бэ? Эсвэл анханасаа ойлгомжтой байсан юм уу? Тэг ер нь бол би өөрөө бас нэлээ очоо мэдсэн гэх юм яг тийм анх ангид ороод за би ингээ яг транс юм байна. Яг тэр үед нэг ойлголтгүй явж байгаад саяхнаас ер нь бол одоо мэдээд нэг жил мэл болж байна да. Тийм анх яг би транс найзтайгаа тэр үнтэй танилцаа. Тэрнээс биш ер нь ингээд авдаг мэдрэмж ингээ илэрхийлэх бүх юм ингээд яг ингээд угаасаа яг миний хүсэж байгаа юм байгаа даа. Тэгээд тэр нь бол транс гэдэг юм чинь. Анх эрэхтэй бол транс гэж хэллийгүү. Угаасаа тэр үед мэдээчгүй бах тийм. Угаасаа өөрөө ч мэдээгүй бараг л ойлгодог шиг байж. Тэгээд яг тэгж хэлэхэд бол хүлээж авсан надад аягүй таалагдсан юм. Надаас тийм илүү төтэй нүсээгүй. Ер нь бол транс хүмүүс чинь гэхдээ айгүйх тавууцна. Тэгээд тэр мэрийг ер нь бол аль болох сайн ойлгол гэдэг. Юм бол аль болох. Яг ямар мэдрэмж төрснэг бол сайн. Анугийн хувьд бол яг бас ямар санагдчихсэн бэ? Бас чамд илэрхийлэхээс өмнө болон дараа нь одоо энэ хүнийг харах одоо байдал чинь ч юм уу өөрчлөгдсөн үү? Харилцаанд чинь ч юм уу хоёрын хувьд хэр их өөрчлөлт гарсан бэ? Харилцааны хувьд бол өөрчлөлт гараагүй. Энэ хүнийг хэлэхэд нь би баг зэрэг эргэлзэжсэн. За юу болох нь вэ? Надаа юу гэж яриад байна гэдгийг ингээд айгуу гайхчихсан. Тэгээд тэр талаар нь ингээд судлаад өөрийг нь ойлгохын тулд ингээд хичээсний дараад нь одоо зарим нэг үг хэллэгнүүд дээр анхаарад одоо ингээд тавгүй байдаг зүйлсүүдийг ингээд аль болох өөрөөсөө ингээд мэдрүүлэх байхыг хичээсэн. Тэгээд мэдээч хэрэг энэ хүндээ хайртай учраас ингээд тэрийг ингээд ойлгосныхаа дараад нь надаа ямар ч тийм асуудал байгаагүй. Магадгүй транс хүнтэй үерхэж байгаа, крашлж байгаа хүн байж магадгүй тий. Яг тэр тавгүй мэдрэгддэг зүйлүүд нь юу гэдэг юм бол хүмүүст зөвлөхөд За транс хүнтэй үерхэж байгаа хүнд бол анх нэг одоо хоёулаа мэддэг баг. Тэр өдөр нь бол тавсдаг байсан юм. Энд тэнд нөгөө манай найз охин гэдээ ярьдаг. Найзуудтай ч юм уу энд. Тэгэхээр нэг жоохон юу ер нь бол тий надад бол хамгийн эвгүй юм ерөөсөө тэрлэгдэг. Тэгж хэлвэл тэрнээс шахавтай тэгэл нэг амар өндөр түвшин тав үздэг юм биш үү? Тиймэрхүү хэллэг. За тэгээд тий ер нь бол тэр ингээд хэлсэн анхнаасаа л ер нь баг ихтэй сэтгэлийн бэлтгэлтэй байсан баг. Тэгээ хэлсний дараа хэлэхээс өмнө харилцаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Яг зөвхөн транс хүнтэй үргэж байгаа хүмүүс зөвлөхөд бол тий аль болох ингээд хоорондоо ярилцах хэрэгтэй. Яг ингээд яхаар юу. Тэр чинь ерөөсөө ярилцахад хоорондоо ярилцахад бол тавцсан байхгүй шүү дээ. Нэгэндээс их асуудал хэлээд ийм юм дээр ингүүл
жоох юм өгөөдөг шүү гэх тээ. Аль болох тэгээд транс гэж юу нь яг транс хүн гэж ямар хүн юм яагаад ийм ямар мэдрэмж авдаг гэдгийг аль болох судлах хэрэгтэй байна. За тэгээд та хоёр одоо 3 жил бараг үргэлж чинь гэхээр надад бол айгүй урт санагдчихэв. Ер нь бол залуу хосуудын хувьд бол маш олон бэрхшээлтэй бас тулгарна шүү дээ. Зөндөө амьдралын саад ч юм уу шин зүйлтэй тулгарна. Тэр болгонд хамт ингээд даваад гарч байгаа нь айгүй гоё санагдчихэв. Тэгээд бас мэдээж бэрхшээл байгаа хэ хоёрын харилцаанд бол тэднэр нь одоо яг дурдах юм бол юу байсан бэ? Хэрхэн давж гарах уу? Залуу хосууд бас юун дээр анхаарвал зүгээр идэв юм бэ? Бэрхшээл гэх юм бол одоо гадуурынхоос ер нь зөндөө бол. Гэхдээ хамгийн нэг түрүүний яг одоо бид хоёрын амьдрал дээр тулцсан байгаа хамгийн том асуудал бол гэр бүлийн асуудал. Яг би бол яг бүрэн коммунитиг өгч гисэн. Ерөнхийдөө бол хадгалдаг, мэддэг, ихтэй хүлэн зөвшөөрдөггүй. Манай хүнийх бол бүр ингээд яг нэг таг эсрэг зогсдог байхгүй. За бид хоёр бол баригдах нь бол баригдсан л та. Гэхдээ одоо бол ингээд бас л тийм хаалттай. Ер нь хэцүү гарч авах ч гэсэн тэгээд ерөөсөө хамгийн том асуудал бол гэр бүлийн асуудал. Гэхдээ ер нь юмд тууш доох хэрэгтэй. Зөндөө эсэргүүцэлтэй тулгарна тэр чинь. Наад зах нь гудамжинд явж байгаад ингээд ярихад хүртэл ингээд хүмүүс ишин жороор ингээд өнгөрнө. Гэхдээ очиод хамаатнуудтай уулзах гэсэн жишээ нь ялангуяа нөгөө трансгендер бол айгүй хөсөөрөг асуудал гарч байна. Тэгээд хүмүүсийн харц яриа. Тэгээд зүйлээ тэрийг тоохоо болчихдээ юм дөө. Тэгээд ер нь л энэ үедээ цаашаа амьдрна гэсэн яг өөртөө ихтэй болохоор ямар ч саад байсан аль болохоор зүгээр үзээд цааш таах. Нэг олон бие биендээ итгэх хэрэгтэй. Сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Гэхдээ ер нь маргаан гардгүйш гарна. Гэхдээ тэр эсэргүүцлийг даах маргаан бол гарахгүй шүү дээ. Тэр бол гэр бүлийн асуудал бол ер нь манай ангууд дунд ч гэсэн нэлээд том асуудал байна. Тэрийг гэхдээ ер нь аль бол зөв талаар нь тууштай тий. Ингээд эсэргүүцээд байна гэд болох бол бид аль одоо жил гарны өмнө бараг болчгоор байсан. Болох хугацаа зөндөө байсан. Болох асуудал бол зөндөө тулгарч ирсэн хоорондоо маргалсан. Тэрнээсээ болж хэсэг бараг хэдэн сарч холбоогүй байж үдсэн. Сэтгэлээр унна. Бүр ингээд үнэхээр би чадахгүй болов энэ үнтэй ингээд би хамт ирээдүйд байж чадахгүй болов. Ингээд тийм сэтгэлээр унах юм аяг гарч ирнэ. Маргалт тэрнээсээ болоод стресс нуурлна, хэрэлтэн хүндэрнэ. Гэхдээ ер нь нөгөө нэг асуудын ярилцаанд хэдэн жилээс дээш нэг юм үе гарч ирдэг л хүмүүс ярьдаг шүү дээ тий. Тэр үеэд авчвал ер нь болчдөг гэд. Ер нь бид хоёрын хувьд бол тэр үеэд авцсан баг гэж байгаа. Цаашдаа тэгээд яг ямар ч тийм үедээ тулсан байсан даваад гарах хэлж байна тий. Би нэг мэддэг болохоор би биендээ тусалж дэмжиж цаашдаа ингээд асуудалгүй явнаа бодож байгаа. За одоо эргээд романтик хэсэг рүү оръё. Яг ингээл түрүү нэг анхны болцоог л ярьчихсан чинь мэдээж тэрнээс хойш зөндөл болцсон баг. Яг сэтгэлд үлдсэн одоо хамгийн гоё болцооныхаа талаар ярил. Болцоо гэхээр намайг нөгөө айгу болцооны санаагүй мэдрэмжгүй гэдэг байхгүй. Би уус ер нь жоохон төмс тал руу л гэдэг яг болол. Тэгээ ямар болцоо нь хамгийн гоё болсон. Би ингээд гадагшаага явж сурах гад тэрний өмнө надаа яг ингээд за хоёлаа ингээд зэс салахгүй шүү гэд надаа яг бүгж өгч исэн тэр болцоо. 2 3 дахь болцоо бол ерөөсөө ингээд санаас гардаггүй. Speak тостыг тэнэг чим шиг нэг бол айгүй романтик чим шиг 3 болцоод бүгж өгч идэг хүмүүс байдаг ч юм уу ч юм уу те. Гэтэ нөгөө нэг битүүр чи яг уулзаад удаагүй байж байгаад гадагшаах оролцсон. Тэгээд яг ингээд явуулахдаа нөгөө өмнө нь бол хүн хүлээж үзээгүй. Хүмүүсөө тийм хүлээлт гэж юмтай толгорч үзээгүй. Хүлээнч гэж өөрөө бодоо. Тэгэл яг явахаар болсон хүлээн гэсэн чи хэр удаан гэсэн чи 2 жил хүлээхээр болсон. Тэгээд бид хоёрын харилцааны бас тал хувь нь баг хүлээлт төр усаар бол. Тэгээд яг тэр үед ингээд нэг одоо хүмүүс маазраал хэлдэг штэ гавлах юм ийхгүй бол алчих гад юм санагдсан байхгүй хоол зай чинь бас л хүмүүсийн хүндүрэлэн штэ ер нь бол ингээл бас сэтгэл зүгээсээ хамаарал хэр дотнохос тэгээ яг хөө тэр үед тэг зориглоод өгч исэн тэр л айгу Вау, хоёр холын харилцаанд бас байсан юм уу тий. Би бас ерөөс тэгж бодоогүй юм байна. Би бол бүр холын харилцаа бүтэхгүй гэж боддог төрөл юм баггүй юу.
Яагаад гэхээр бүтэн гэж бодож явж байгаад бүтээгөө. Тэгсэн чи бүгж өгөөгүй юм байна л та. Тэгээд холын харилцаанд байх нэрээ бас ямар байсан бэ? Тэр үеийн дурсамжаас хуваалцвал. Тэгээ жил гарна. Тэгэл ерөөсөө холын харилцаанд байгаа гэхэлэр уцтайгаа л амгүй ярих юм байт юм дөө. Найзуудтайгаа уулзсан ч байнга уцаа ингэж юм. Тэгэл хаан чинь тэнд явсан бүх юм аялал. Тэгээ тэр хосын харилцаанд хол байхад угаасаа л ер нь юм дэ тэхээс өөр арга байхгүй, өөр сонголт угаасаа байхгүй. Тэгээд уг нь бол манай чи 2 жил сурах хэрэгтэй байсан. Тэгээд сүүлийн нэг хагас жилиг бол ер нь хаяад ирсэн юм аа гэж. Надаас болж байгаа байхгүй тэр чинь яхахтай. Би ч нүүн хямран би ч сэтгэлээр унахаараа бас л амар унтан шүү. Тэгээ дундуур нь бол тэгэл шантрах үе зөндөө гарна. Найзууд ингээл найз хүмүүнтэйгээ хатас тэрийг хараа хямрах юмас гарна л та. Ер нь бол хүлээхгүй гэсэн ч хүлээдэг юм байлээ хүсэх юм бол яаж хийж яагаад хэрэлдэж маргалцсан ч гэсэн тэгэл айл болох ойлголцол. Видео кол байнга видео колтой байна юусэн. Тэгэл хараал унтсан чамд унтаал өглөө сэрэл хамт хооллол хамт хичээлээ гэл. Тэр их хүндрэлтэй юм ба. Нэх байгаагүй л зүгээр юм хаас. Намайг итгэдэг ус учраас намайг хизэж хурахгүй тийм намайг хизэж өрөхгүй гэдэгт итгэдэг болохоор тэгээд үлээгээд үдийг хүрсэн юм байна. Тийм хүндрэлтэй юм бол надад бол нэг байгаагүй. Гэтэ яг намайг ингээд тэнд хүн хүлээж байгаа шүү гэд бодохоор ингээд тэр хүний төлөө ингээд илүү хичээх ёстой гэсэн бодол толгоноос ингээд байн гардаггүй. Тэгээ байнга ингээд өглөө босоод боссон ч гэсэн ингээд видео кол хийн ярина хичээл дээр байсан ч гэсэн ингээд хаяа бичнэ. Тэгээ хол байхын хамгийн том бэрхшээл бол гарнаас нь барихгүй байх. Би бинийгаа тэрхгүй байх. Би бинийгаа харахгүй байх л юм. Хамгийн том бэрхшээл байсан. За тэгээд ингээд амар удаан хол хийж байгаад яг анх уулзах тэр хүмүүс яг ямар байсан бэ? За бүр ихнээс нь яриа заяа. За уулзах өдөр нь тодорхой болчлоо. Онгоцсондоо суучлаа ч юм уу тий. Нөгөөх нь одоо хүлээдэг ч юм уу. Тэгэл тэд өдрийн тэдэн цагт буухан биш үү гэж бичиж байгаа ч юм уу. Тэгээ тэр нэг юм деталь болгоны сонсё гэх. За тэр чи эхнийх нь нөгөө нэг өвөл ирсэн тий. Өвөл ирсэн. Өвлийнхаа амралтаар ирсэн. Өвлийн амралтаар. Тэг яг нөгөө нэг яг тийсэн шүү дээ. Яг ирэх өдөр нь тодорхой, буух цаг нь тодорхой, вагоноос тусна гэл. Тэрнээс ч өмнө баг 7 хоногийн өмнө сандарч эхэлсэн. За одоо өстой яах вэ? Одоо ирж ийн гэл. Чи одоо баярлах, сандрах бүх юм зэрэгцээд. Гэтэ ер нь бол тэр уулзах мөч миний амьдрал дүрн тий. Амар юу гэж хэлэх юм бэ те би бүр сандарч үзээгүүрээ сандарч ингээ хүн тэгж амар санаж хүлээж үзээгүүрээ хүлээж яг тэр хүний ингээд тосгоод яг тэр зогсож байгаа мөч бол зүгээр юм байлээ. Тэр бол өстой. Тэгээ нөгөө бас яахтай бас нэг жоохон ормонч гэлж гаад гэх юм уу нэг бичлэг хийж авч үлдсэн байдیں۔ Тэр анхны юм дээр. Тэгээ ер нь бол тэр санаж байгаа дуулцах бол гоё байсан. Тэгээ ямар их хайртай бол яг тэр үед бас илүү их мэдэрсэн. Тэгээ нэг би болохоор ингээд хан дээр 1 сарын өмнөөс ингээд явах өдрөө ингээд амар хүлээгээд хан дээр ингээд календарьтай ингээд наачдаг. Тэрийнхаа тоог ингээд өдөр болго ингээд авах. Надад бүр ингээд амар гоё санагддаг байсан. Ингээд утгагүй уулзах нь дахиад 1 хоног гэх яг явахын өмнөх өдөр ингээд сандраад би ерөн явах болд юм уу гэж яг бодчихсон дотроо. Тэгээ тэгсэн чинь яагаад тэгээд ингээд амар сандарч исэн. Энэгүй очисон чинь ингээд би арай ингээ өөр болсон байвал яана гэж ингээд амар бодож исэн. Тэгээд тэр уулзах тэр мөч бол үнэхээр их амар том аз жаргал тэсэр нэг сандрал байд юм лээ. Тэгээд баярын нулимс ч гэсэн ондим байлээ. Тэгээ яг одоо ингээ уулзчаад бас ямар байсан бэ? Жохон өөр ч юм уу санагдсан. Би бол ингээл нэг хол байж байгаа л утсан чинь ичээд бүр ингээ юм ярьж чадахгүй, амнаас үг гарахгүй. Тэгээд хөтөлчихсэн чинь амар өөр. Хоолоноос өөр ингээд утасны танаас сонсоод ах чи өөр юм л шүү дээ. Тиймэрхүү юм сонин мэдрэмжүүд авч исэн. Өөр юм юм. Яг ихэндээ нэг жоохон яг юу ярихаа мэдэхгүй. Баян өдөр болгоомтод ингээ бүх нэгнийхээ амьдралын бүх үе шатыг мэддэг ч гэсэн тэгээ яг уулзахлаар эхний нэг одоо 40 удаа биш тэ нэг 10 минутанд бол бас ингээд төвтрээд ингээ явна.
Тэгэл тэрнээс хоош бол нэг тийм өөр санагдсан юм байхгүй. Яг л надтай ярьдаг. Миний ярьдаг яг л надад юу хүмүүс ярьдаг ингээл битэрийн хооронд ярьдаг ийм бодсон гэсэн гэл тийм өөр юм байхгүй. Хамгийн гол нь зүгээр илүү байгаа юм яг ингээд надад ойр би гарт нь хүрээд тэрврээд үсээд ингээд мэдрээд байж их юм л. Тэ. Тэг өөр мөр санагдчих байх шүү дээ. Тэгээд нөгөө буцаад хэр удчиж явсан юм. Тэр удаа бас амар хэцүүсэн баг тий. Тий. Ойрт тусам ёо мó гэл. Хэр удлаа? За Нэг удаа бол 20 хоногийн дараа явсан. Тэгээд 20 хоногийн дараа явахдаа бол буцаж ирэх хугацаа бүр удаан байсан. Яг өмнөх хүлээснээс удаан. Тэр чинь хэдэн сар болол ирсэн те? Тийм 4 сар болоо. Тийм 4 сар болол ирч. Тийм явах үе бол хамгийн хэцүү шүү. Ингээд орхиод явна гэдэг бол бүр айгүй том тийм шанал шиг байсан. Тэгээ дахиад явуулна тэгээд дөрөс дахиад хүлээнэ гэж бодглоор ч жоохон айцтай л байсан л да. Тэгэл одоо явах ёстой яалч яахгүй өмнө чинь тэгээд өнтөө ирэхлээр хамгийн маячлахгүй шүү дээ. Жишээл номдоо сураад хийх юм аа гэдэг хэвчээ. Эргээд ирнэ гэдгийг нөхөсөө мэдж байгаа учраас тэгэл аль болох тайвнаар хүлээж авах хэлжсэн тийм. Тэгээ зүүгийн хувьд бол хэцүү байсан. Бага яг тэр явуулах мэдрэмж бол одоо ч гэсэн энэ дотор байна. Ирсэн мэдрэмж ч байна. Тийм. Одоо тэгээд хоёрын хувьд одоо яг ингээд мэдээж үерхэд явж байгаа хувьд бол бинээсээ суралцах ч юм уу илүү одоо өөрийгөө хөгжүүлэх зүйл бас байдаг штеп. Нөгөөнөөс яг ингээ авсан хамгийн том одоо сайхан зан чанар ч юм уу тий. Хараад биширсэн нэг тийм юм байдэн штеп. Энэ хүний ийм гоё юм энэ биел сурчимсан гэд тэр нь яг юу байсан бэ? Тэр нь бол би том хүн шиг бай сурсан. Юмд арай буур суртай болж сурсан. Яг одоо ганцхан би зөвхөн өөрийгөө гэж бодохгүйгээр хажуудах хүндээ зориулж тийм шийдвэрүүдээ гаргахтаа илүү сайн бодож нөхцөлтэй төлөвлөж иж гаргадаг байсан. Тэгээд яг манай хүн ч гэсэн яг тийм байхгүй. Ингээд бүх юмгаа ингээд өөрөө ингээд аваа авчдаг. Тэгээд миний бодсноос хамаагүй том хүн шиг буур сүртэй тийм мундаг ухаантай байсан. Тэрийг нь одоо ч гэсэн багаар сурж байгаа. Дахиад цаашдаа ч гэсэн сурна гэж бодож байгаа. Би ч нэг ийм нэг жоох муухай зантай байхгүй. Жоох ижүүн гэх юм уу тийм. Эсвэл тэр дэ тэгэл мэдхгүй ганцаараа байсаар гал. Ганцаараа юм шийдээд ингээд саргал сурцсан л байдаг. Тэгээ аль тийм буулт хийн мэн гэсэн надад тэрсүү тийм. Миний ингээд харилцаанд ямар ч тийм сонголт байдаг байсан байхгүй. Ерөөсөө л ингээд би өөрийнхөө санал бодлыг хэлсэн. Миний зөв би гэхдээ яг хуу миний зүгөөд улаанцанд яриад байхгүй л та. Гэхдээ ер нь бол буулт гэдэг тал дээр надад ойлголт байхгүй. Энэ хүн л ингээд анх ерөөсөө за ингэчий, за тэгчий. За миний буруу юм байна. За ингээ харин ингэчий гэл анхнаас нь те ер нь ялж яахгүй явандаа ингээд сурд юм байлээ. Уучлалтгүйд сурна, харагдаж сурна. Гэтэ одоо нэлээд удаж сур би ч одоо бараг саяхнаас л тийм болчихно. Тэрийг авах гал хийж. Ер нь аль болох буулт хийглэж идэг болсон дөө. Тэгээд яг тэрний хийхгүй хоёрын ялгаа нь бол тэгээд өмнө тэг одоо буулт хийчихлээр харилцахад илүү амар байгаа байхгүй энэ чинь ингээ аргадуулаа тайвширчин тий. Аль болох те уурлах нь багасна. Эрхлүүлэхээр манай айгуу дуртай. Тэгэл тиймэрхүү зөвл юмнуудын сурдөнгөж сурж байгаа юм даа. Одоо нэг тийм буулт хийж сурсан дөө. Суржээ. За одоо ер нь бол хоёрын түүхийн талаар асуугаад бараг дуусчлаа. Тэгээд хувийн юм жоохон асууж байна. За одоо яг Ариука маань саяхан л өөрийгөө транс хүн гэж тодорхойлсон гэдэг чинь штэ. Тэр хүртлээ яг ямар мэдрэмж багасаа авдаг байсан бэ? Одоо тэр аяныхаа тухай ч юм уу тий. Өөрийгөө таньж мэдж байгаа процесс нь ямар байсан бэ? Би яг 5 за нэг оюутан болоод яг төгсөөд болов яг 15 онд яг өөрийгөө ер нь яг 100% би ингээд анги одоо транса мэдгүй. Гэхдээ ямар ч тач би ингээд битүүм сонирхдаг. Миний хүсийн баримжаа юм байна гэд ерөнхийдөө гадлаад ингээд судлаад уншиж багасаа бол ер нь тий одоо
одоо юу гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ. Октод ингээ барбигаар тоглолдог. Октод палаж юмсыг надад л тийм байгаагүй. Би ингээ дураараа өссөн хашаа дагаал гүжидэг буугаар тоглолдог. Тэгэл ерөөс нэг тийм бодмынхантай бол алцаал явдаг тийм л хөвгтэйсэн. Тэгэл яг тэр чигөөрөөгөө ингээд яг нөгөө мэдхгүй учраас яг ямар алхам хийх юм мэдгүй ингээд 10 жилд бол ингээд 10 жилд бол тэгээд нөгөө нэг сайн одоо бодохны сайн л байсан юм шиг байлээ. Ангийнхаа хүмүүс ингээд тиймэрхүү мэдрэмжүүдийг ингээд авч исэн баг. Яг тэр үедээ мэдхгүй болохоор ийм юм байна гэд хэлж тодорхойлт байхгүй. Тэгээд яг оюутан болоод төгсөөд нэг эмнэлэг төвтэй нэг хэд хоног итгэтэл ер нь бол LGBT хүмүүстэй ер нь анги гэж юу вэ? Яг би яг энэ яагаад ингэж өөрийгөө мэдрээд байгаа юм бол яагаад эмэгтэй хүн илүү дутагдаад байгаа юм бол гэдгийг яг тэр үед л ер нь ойлгож ирсэн. Гэхдээ транс гэдгээ бол мэдрэхээс өмнө нэг tomboy гэх тий. Ер нь бол тийм тодорхойлолт авч ирсэн. Тэгэл анх бол мэдэрсэн баг тэр үед түрээ мэдчихсэн бол баг нэг 7-8 дугаар ангидаа л ер нь бол мэдчихсэн. Тэгээд одоо найзуудтай анх жишээ нь LGBT хүн гэдгийг хэлэх, дараа нь транс хүн гэдгийг хэлэх үеуд ямар байсан бэ? Найзууд нь юу яаж хүлээж авсан бэ? Манай найзууд бол бүгд айгүй эргээр хүлээж авсан. Одоо ер нь тэгээд би чинь саяхан тийм транс гэдгээ за тэрнээс өмнө цөөхөн найзууд нэг олон найзууд байхгүй. Тэгээ ингээд яг ингээ хилэнгүүд надад дөрөөсөө тийм одоо хүмүүс тэгдэг штэ би ингээд анги хэлж надаас хүндэрч болов одоо тий дараа нэг жоохон айцтай боддог. Тэр үед бол надад дөрөөсөө юусэн тийм айц байгаагүй айгу итгэдэг байсан намайг ер нь ямар ч байсан ингээд хүлээгээд авчих бах тийм ээ. Ер нь бол ойлгож байна. Энэ манай найзууд бүгдээрээ л зөвшөөрсөн одоо ч гэсэн айгуух миний талд байдаг. Гэр бүл бас ойлголцоход айгуух тусалдаг. Энэ бол найзуудын хувьд бол шүү. За тэгвэл гоё найзтай бас азтай хүмүүсийн нэг шүү дээ. За ануу энэ талаар ярих уу? Нээлттэй дүү. Нээлттэй байдаг. Гэхдээ бүрэн гүйцэд нээлттэй бол биш. Зарим найзууд мань мэдэхгүй. Яагаад вэ гэвэл тэр хүмүүс өөрсдөө нь хувийнх нь үзэл бодлыг мэддэг болохоор ингээд нээхээсээ айдаг биш зүгээр ингээд нээхийг хүсдэггүй. Яг тийм хэлсэн найзууд бол бүгдээрээ аягүй гоё эргээр хүлээж авдаг. Манай үнийг ч гэсэн мэддэг, бит хоёрыг аягүй сайн дэмждэг. Тэгээд бараг гэр бүлийн найзууд шиг гэсэн. Тийм болохоор надаа найзууд бол хамгийн комаут хийхэд хамгийн том тийм эргээр хүлээж авах хүмүүс юм болоо. Анх өөрийгөө яг таньж мэдээд олж нээсэн үе нь ямар байсан бэ? За би ер нь 10 дугаар ангита нэг охин дурлаад би өөрийгөө ингээд за юу вэ энд одоо юу эмхтэй юм бэ гэдэг амар гайхчихсан. Яг хөө тэрнээс өмнө бол юугаасаа ингээд ангийнхаа өвгүүдтэй ингээд зодтолтол барилтаал ингээд явж идэг байсан. Тэгээ тэрийг бол нэг тийм бусдаас тий арай нэг өөр юм байна. Эмхтэн сонирхтой юм байна тий тэрийг ерөөсөө мэдэхгүй. Тэгээ зүгээр л ингээд хүүхдүүдтэйгээ ноцтой явж идэг гэж боддог байсан. Угаасаа тийм октооч зөндөө байдаг байсан. Тэгээд яг анх тэрийгээ жоохон мэдсэн үе хэм бол тэр охин дурлж исэн тэр үе. Тэрнээс хойшоо ингээд багаар ингээд интернетээр ингээд мэдээлэл хайгаад тий. Тэгээд хамгийн сэн 11 дугаар ангид манай сургуульд зөндөө олон гей хүүхдүүд байдаг байсан. Тэгээд тэд нартай ингээд энэ талаар ярилцаад тэг бүр илүү ингээд ийм амьдралыг тий эмхтэн, эрэгтэн би заавалчгүй юм байх ёсгүй юм байна гэдгийг ингээд тэр хүүхдүүдээс хамгийн их ойлгож ирсэн. Тэгээд ер нь бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх одоо ийм тодорхойлолтод хүрэх энэ бүхэн ер нь бол тэр анх тэр үерхсэн анх тэр сайн болсон охиноос л гэж боддог. За харьцангуй амир өөр хоёр байгаа юм шүү дээ. Нэг нь харьцангуй эрт өөрийгөө олоод нөгөөт нь бүр хаавшаа оюутан багтаа төгсөөд мэдсэн гэд. За маш их баярлалаа хоёроо. Тэгээд цаг гаргаад ирсэнд баярлалаа. Тэгээд энийг сонсож байгаа
LGBT хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна? Манай сүүлчийн асуулт. За тэгээд одоо тэгээ ер нь тэг шулуух хэлэхэд бол ер нь Монголын нийгэмд анги хүмүүс ямар асуудалтай их тулгардаг лээ тий. Тэр болгонд бити шантраараа хэрвээ үнэхээр өөрийгөө олсон бол тий. Өөрийнхөө байхын төлөө, өөрийнхөө аз жаргалтай амьдралын төлөө гэтээ яг мэдээж олон хүнийг шархлуулах бах, гомдоох бах. Тэгээ ер нь насан турш чинь нэг л амьдрын өөрийнхөө хүснээр зоригтой хүссэн бүхнээ хийгээд голон зөв амьдрах хэрэгтэй. Тэгээд ер нь бол зоригтой л байгаарай гэж хэлээ та тийм ээ. Аливаа зүйл тууштай доторх ирч хүчээ бити алдаарай гэж зөвлөе. За тэгээд хол агам чинь бас нөгөө нэрхээс гадна араас нь очиж мочижсэн юм уу? Тэг очиж исэн 2 3 удаа ч байна. Тэг очиж исэн. Гэтэ яг эхнийх нь бол бүр ингээд нөгөө айгүйх нөгөө шантарцсан ингээд сэтгэлээр онц яг нэг тэр нэг тийм үе байсан. Одоо миний хувьд гэх юм уу энэ хүн бол яг ойлгол хичээгээд байгаа. Яг тэр үедээ бүр ингээд одоо яг ингээд юу хийхээ мэдэхгүй. Одоо яавал би ингээд энэ байдлаас гарах вэ? Ер нь битэрийн цаашдын харилцаанд яг яах ёстой болоо гэж бодож байгаад араас нь очих шийдсэн. Тэгээд тэр чин 100 байсан. Тэгээд яг нэг амралтанд болохоо тэрийг харуулад нэг очижсэн. Тэгээд ингээд юугаач мэдэхгүй хүний нутгаар бас ер нь л их харахгүй явсан тэгч. Тэгээд яг битэр нөгөө нэг зөндөө одоо уулзаг байж байгаа. Яг тэр үүрээр автобуснаас буугаад тэг шүнжин энэ хүн ганцаараа би ч нөгөө одоо айл болох хамт байхдаа л ганцаараа нэг тийш нь явуулахгүй бол энд багт нь бол тэгэртэй. Тэнд бол ингээд шал мэдхгүй танихгүй газар юм ч мэдхгүй шүнжин ганцаараа явж байгаа. Тэг намайг ирж тосч аваа. Битэрийг нэг юм нэг гүүрний цаа одоо нөгөө юу гэвэл подвал шиг юм байдаг штеп. Гүүрний дордог. Тийм Түнэл үү? Тийм түнэл. Түнэл тэндээс ингээд яг нэг болон дээр хоёлоо. Би яг автобуснаас буугаал энэ хүн тэнд завсраас ингээд гүүж гарч ирээд яг гоё таарлж ирсэн. Тэр чинь үүрийн 5 цаг магт. Тэгчээл гэхдээ би нөгөө нэг яг өмнө тэгж явж үзээгүй амар сандарсан, айх зэрэгцсэн байсан юм. Одоо ингээд олдохгүй бол яг үл ямар ч интернет холбоо барих юу ч байхгүй надад. Би тэнд хүнтэй хэлний ч ойлголцохгүй. Тэгээд яг тэр уулзах хүн ч бол нэгдүгээрт амар сонсон байсан, хоёрдугаарт айсан ч байсан. Ер нь тэгэл хамаг юм давхцаал амар гоё л байсан. Тэгэл тэрнээс цааш бол хамаа байж өгөөл тэгэл. Тэгээд тэр үеийн мэдрэмж яг нөгөө над дээр ирдэг мэдрэмжтэй бас л яг адилхан. Санж уулзсан тэр аюу гоёсон. Тэгээд тэнд бол нэг 10 тонлууд. Тэгэл аюу олон гоё дурсамжийг бүтээж чадсан, илүү ч ойр болсон бах. Тэгээд яг нэг ямар ч ийсэн үе муу бол ерөөсөө тийм болоогүй юм шиг л болт юм байл. Тэр бол аюу гоёсон. Тэгээ яг тэгээд дараа нь бас саналж маналгаараа ингээд тэгж очсон шүү, тэгж уулзахад гоё исэн шүү гэсэн мэдрэмжээрээ өөрийгөө бас нэг тижээд юм шиг байна тийм. Энэ бол тиймэрхүү их гарна. За ингээд нөгөө сүултээ одоо нөгөө яг ингээд тасдаг гэх юм уу те. За ингээд одоо тийм хугацаа үлдсэн юм чи ингээд одоо би хямраад явах те. Тэг ингээд хүлээжлээ. Ер нь бол ирэх нь ингээд ирээд болно бүтнэ гэл. Ер нь илүү хэтгэлтэй болчтой юм да. 1 2 уулзаал тэгэл ингээд айгүй олон юмыг даваад тэг өөрийгөө сүлдээд чинь өөрийгөө ялан дэлж байгаа. Би ингээд хүлээхгүйгээд шантраад тэнд үлдчихвэл болох л байсан. Заавал ингээ хүлээнэ. Тэгээ ер нь бол өөрийгөө ялан дэлэх хэрэгтэй байдаг баг. Яг тэр үед л айгүйх мэдэрсэн гэх юм уу. Тийм тэгээ бас эн чинь айгүй олон юм төлөвлөн шүү дээ. Ажлаа зохицуулна, мөнгөө зохицуулна. Тэгээ нөгөө хүнийхээ бас амралт энтрийг хараад билет аваад аяллаа маршрут гаргаад би яг нөгөө өөрөө тэгж явж исэн болохоор амар сайн ойлгоод байна л та. Амар том шийдвэр байдаг. Гэхдээ ялч нөгөө хайртай гээд явж байгаа учраас бас тийм амар ч том санагдахгүй л дээ. Зүгээр дараа нь харахаар бас вау гэд гайхдаг юм билээ. Тэгээд Анугийн хувьд бол яг тийм шийдвэр гаргаснийхан дараа яг ямар мэдрэмж төрчихсэн бэ? Амар баярлж исэн. Тэгээд за ашгүйдээ л гэж бодож исэн ягаад ч. Тэгээд ерөөсөө тэгж явж байгаагүй гээл тэгэнгүүт нь. За тэгвэл би тосож авах хэрэгтэй юм байна. Шүн ингээ шүнжэнгөө богоонд ингээд унтахгүй ингээд суугаагаараа очиж исэн. Тэгээ ингээд ерөөсөө ингээд намайг ингээ хүн авчих үдэ гэж айхгүйгээр таксинд суугаад ямар ч ингээ мэдэхгүй ингээд таксинд суугаад тэгээ хаанагааг нь мэдэхгүй яа ингээд за ер нь автобус нь тэнд буудаг штэ гэдэг ингээ баримжаагаар очиж исэн. Тэгэл тэрнээс өмнө яг
очихоосоо өмнө бас төөрөөд харахуугуудмаар ингээ ганцаараа алхаж болохаад тэгээд ингээ очихоосоо өмнө ингээ бас нилээ айцсан байсан. Тэгээд яг барааг нь харчаал ингээ баг ингээ миний ингээ Баатар гараад ирлээ л ингээ амар баярлж исэн. Баатар нь юу ч мэдэхгүй Баатар байгаа газар мэдэхгүй баг тий. Өөрөө тийм айцсан тий. Миний нот ингээд бүр баг салгацтай ихгүй бол яах вэ гэх юм бодчихооч. Тэгээ сүүлдээ бүр нөгөө 2 3 тудаага бол бүр сурцсан байсан тийм сүүл рүү бол тийм бол одоо хамт ирж буцах тийм бас боломж гарч исэн сүүлд нь бол тийм нөхөө хамт аяллаар явж исэн удаа бол байгаа. Тийм. Аялал гэснээс нэрээ яг хамт аялал ингээл зохицуулахаар хоёр яг ажил үүргээ яаж хуваах вэ? Жишээ нь зарим нь ингээл илүү детальны юм зохицуулаад, зарим нь санхүүгийн зохицуулаад идэв штэ. Тэрнийг бас тэр аюу сонирхолтой санагдчихлаа. Тийм. Тэгээд за тэр аяллаар явах чинь хоёлаа. Би бол угаасаа газар мэдхгүй, байрлах байраач мэдхгүй, юугаач мэдхгүй. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг төсвийн ерөнхийд ингээд нэг яхаа явсныг бүгдийн биш ч гэсэн ерөнхийд нэг ингээд айлуулах зохицуулж байгаа. Энэ үн чи ингээд очиод хаана байрлах уу, яг юу хийх үү, юу үзэх үү, яавал ингээд илүү гой дурсамжтай байх уу, хаагур явах уу, тиймэрхүү ер нь нарийн деталь юм аа ер нь бараг л угаасаа манай бол мэдтiin дөө би тийм нарийн сайн мэдхгүй яг яах юм тийм төлөвлөгөө маркетинг тал юм ерөөсөй байхгүй харах уу тиймэрхүү л Тэгээд одоо чимдааны хэн баглах вэ? Чимдааны манай хүн нь баглах. Тийм манай хүн баглах. Миний баг хүмүүс хөвцөн за чи баг тийм хувц хэрэггүй шүү наа чи энд ирээд ингээ шүү гэнэ ингээ бүгдийг ингээд нөгөө зохицуулж юм чинь би чи ууч мэдхгүй за яах баг хамаагүй маавал яв нэг бол би чи хоосон гараа авчин үзэж байгаа хувцтайгаа тэгэл бүхэл юм очиод ингээ за ингээ юм бол одоо толгоо нүдүүл ингээ хашлан хөдлөх юм бол ингээ тэгэл бүхэл юм зохицуул ер нь би чи нэг сүүл над хэлсэн чинь хүүхд өргөд авцсан юм шиг л байна тэгэл намайг тэгэл маллаа л явж идэв шүү дээ ер нь хаач байсан. Яа тэр чимдан баглах бол аим шүү. Би бол тэрэндээ үнэ авьяасгүй тэгэл чигсэн чигээрээ яваал тэрнээсээ болоод 114 мянган төгрөг нэмж төлж исэн. Яа гэл тэгэл тэгсэн чинь ашгүй сүүлийн хэд удаа бол манай найзууд ирээд баглаад өчтдөг болсон. Бас сайн найзтай ашгүй тэгсэн чинь юу бандаж олдгоо. Тэгсэн чинь манай найз бүр амар жижигхэн болгоод ингээд нэг кармаруу хийцэн. Би бүр гаа ёо тэр нь тэгээд ячаад манай эрэгтэй найзтай ёо. Тэгээд би бүр за эднэрс тэгээд угаасаа гей эрэгтэй хүмүүс чинь бас аюу тийм нарийн ширэмдээ сайн штэ. Тэгэл би за гэж бодсон штэ. За маш их баярлалаа. Тэгээд хоёртоос аз жаргал хүсье. Тэгээд гэр бүлийн асуудлаа одоо шийдэрээ маш урт удаан бас тэмцэл явах бах. Тэгтээ маш одоо амжилт хүсэл гэх бах та тий би бас гэр бүлийнхэн тэгээ тэмцэж явж байгаа. Тэгээд бид бүгдээрэнд нэг асуудал идэг. Нэг асуудалтай хүмүүс илүү ойрхон байд юм шиг байна. Тийм. Бас сонсогчдод ч гэсэн амжилт хүсье гэж хэлье. За баяртай. Дараагийн дугаараар уулзцгаая. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.